Байцгаана уу. За энэ удаагийн бичлэгээр би нөгөө нэг YouTube, Facebook гэдрийн талаар утсан дээр ашигладаг аппуудынхаа талаар ярих гэжсэн. Тэгээд тэрийг оруулж जैन. Тэгээд миний утас ерөнхийдөө нэг дэлгэцэн дээр иймэрхүү юмнууд байж байдаг. За тэгээд энэ бол Google календарыг за энэ бичлэгийг тэгээд нөгөө мэддэггүй хүмүүст нь зөвхөн зориулсан шүү. Мэддэг хүмүүсүүд нь тэгээд алгасаа авчаарай, мэддэггүй хүмүүс бас зөндөө байгаа бах. Тэгээд тэр хүмүүс зориулж хийж байна. За тэгээд энэ Google календарыг бас ашигладаггүй хүмүүс нь гоё ашиглаа сурчвал айгүй гоё шүү. Жишээ нь одоо ингээд би бол бүрэн ашигладаг. Тэгээд өнөөдөр одоо ингээ өдөр өдрийнхөө ажлуудыг хийх ёстой юмнуудыг явах ёстой юмнуудыг бүгдийг тэмдэглэжлэх одоо сар болгоны жишээ нь 2 болгонд байрны мөнгөө төлдөг, байрны мөнгө төлөх мүлэх гээд ингээ бичсэн. Тэгээд энэ сэлэх курс, шримп курс гээд тэгээд 2 хүүхэдтэйгээ унтах өдрөө чи хүртэл тэмдэглэсэн. Анх нөгөө өнөөдөр миний өдөр, чиний өдөр гээл нөгөө хоёр чинь барьцаад идэг байсан болохоор нь тэмдэглэлцэн тэгээ хүслэнтэй ундах өдөр гээл сургууль орохгүй өдөрч гэдэг юм уу те орохгүй гээл энэ мэтлэн ингээд өдөр өдрийнх нь юмнуудыг тэмдэглээд явцдаг юм ирсэн өдөр мөдрөө дууссан өдрөө гээл тэгээд би хоёр манай хоёр чинь хоёлаа айгу барьцамтгаа тэгээ хоёлаа бүр хуваартай унтдаг болсон. Нэгтгэхт нь өслөн, гурав дахьт нь наргаал, тэгээ тав дахьт нь бит гуруулаа цуг хөрхөн гоё ариг кино үзээд орой цуг унтдаг өдөр. Тэгээд энэ мэтлэн ингээл календар дээрээ бүх юмаа тэмдэглэдэг. Тэр өдөр ажилтаа тэдэн цаг ажилтаа гэл. Тэгээ энэ календарыг ашиглаж сурвал бас айгу гоё шүү. Тэгээ ашигладаг болоорой. Айгу хөрхөн ингээд өнгөөр яалгана. За ингээд хойно өнгөөр нь ингээд ялгах чинь одоо юм ерс өдрөө улаанаар шар ягаан гэл ингээд чинь тэгээд бас энэ нөгөө давтамжийн нэг хөрх ингээд сар болгон өдрөө алган гэл те жил болгон ингээд жишээ нь төрсөн өдрүүдийг болохоор жил болгон дээр тэмдэглэждэг. Тэгээд одоо сарын мөнгийг бол ингээд сар болгон ингээд тэмдэглэждэг гих мэтлээ айгүй хөөрх ингээд дэлгэрэнгүй ашиглаж чадвал ийм гоё гоё ашиглах боломжтой гоё календар байдаг шүү. За утасны цэник чонт юм байна уу. За тэгээд энэ дээр одоо жишээ нь юу вэ? Дарагдчих. Энэ нөгөө нэг юу дарагдчихсан. Сая ингээд дээр одоо эдэр болохоор подкастууд байна. За би энэ дээр ингээд зураг авчи. Подкаст эдэр ингээд нөгөө гоё сонсдог подкастууд ном эдэр ингээд бүгдрээ байгаа. Гоё ингээд ажил дээрээ гадуур явж захтаа сонсож байгаа л их зүгээр эдийн. За эдэр бол сэрүүлгийг би бол айгүй бас сайн ашигладаг. Энэ л сэрүүлэг байна. За сэрүүлгээ бас ингээл нөгөө гоё өдөр мөдрөө тэгээд одоо миний унтдаг цаг гэхэд 21:40-оос өглөөний юу хооронд ингээд унтах хэвээр мэстэйч гэдэг юм уу тийм иймэрхүү маягаар сэрүүлгүүдээ бас нөгөө одоо тасгал хийж явахтай ингээд юунуудыг гоё сайн ашигладаг. За энэ ингээд цагууд байна. За энэ бүрчлэн аппликейшн бүрчлэн дээр ингээд ороод хараад ашиглавал юм байгаа гоё. Тэгээд ийм гоё утастайнуудынхаа одоо смарт одоо чинь хүн болгоно л смарт гоё утастай болсон. Энэ утаснуудынхаа юг ашиглаад ашгийг гаргаад ингээд юм болгоныг хэрэгэлж сураарай. Энэ жишээ нь одоо ингээд гоё тэмдэглэлийн дотор ингээд хэрэгтэй юмнуудаа ингээд бичээд тэмдэглээ авчин бас ингээд зурж болно тий зурж тэмдэглэж болж гэн бичиж болж гэн гих мэдчлээ ингээд би энэ ч ингээд хэрэгтэй юмнуудаа бас бүгдийг тэмдэглэждэг байгаа. За энэ саяных бас нэг юм гоё юм. За YouTube байна. За энэ болохоор манай хоёр хүүхдийн сургуулийн аппликейшн байна. За Google, WhatsApp юу лээ?
тооны машин, тэг галерейг бас их хэрэгэлдэг, Gmail гэдэр ингээд иймэрхүү. За энд болохоор бас хэрэгтэй юмнууд маань ингээд YouTube студио байна. Telegram эсвэл Telegram-ыг бас их ашигладаг болсон. Telegram айгүй бас гой боломжтой. Олон хүмүүстэй ингээд группээр ашиглахад их гоё. Тэгээ айгүй гоё ингээд нэг видеонууд хийх боломжтой. Тэг ингээд марафонуудаа нэг манай Herbalife-ийн гоё марафонуудыг явуулдаг. Тэгээд гоё группүүд нээх боломжтой. Гоё клубүүд байдаг. Миний клуб хаана. Тэгээд ингээд клуб юу Herbalife-ийн хүмүүстэйгээ ерөнхийдөө ингээд гоё хамт олоннуудтайгаа Telegram-аар харьцаад их боломжийн зүгээр гоё аппликейшн Telegram. За YouTube студио бол тиймэрхүү байна. Тэгээд энэ болохоор бас юм хөрхөн юу видео зураг эдитлэхэд их зүгээр гоё аппликейшн байгаа. За энэ бол дуу байна. Энэ бол манай гэрийн миний утасны миний интернетийн апп байна. За Google энэ ингээд миний банк байна. За тэгээ энэ болохоор миний Нидерланд хэлний аппликейшн хэлний апп байна. За энд ингээд манай гэрийн камер байна. Тэгээд энэ Zoom нэрээс гоё бас аппликейшн апп байгаа. Одоо үед хүмүүс онлайнаар айгүй гоё хичээл авдаг, онлайнаар сурдаг хүмүүс энэ Zoom аппликейшнийг бүгдээ мэдж байгаа айгүй сайн бас ашигладаг байгаа бах. За тэгээ Telegram энэ бас ингээд шин жахаа энэ бас нэг видео зураг мураг эдитлэгдэг апп юм шиг үлээ. Би яг хэрэгжилж үзэг байгаа. Хэрэгжилж үзээд таалагдахгүй бол хай чин гоё авах юм бол байлгаж байна. Энэ ингээ миний гэртээ их дасгалын апп байна. За тэгээд ингээд хэрэгтэй гэсэн ойрхон хэрэгтэй юмнуудыг нөө доороос ингээд хайж маягаад ахгүй ингээд амархан олоход амар бүгдийг гаргацдаг. За энэ доор айгуу гоё. Энэ одоо ингээд нөгөө цагийг ярьсан билүү. Энэ нөгөө Лос Анжелесын цаг, энэ Монголын цаг. Одоо Монгол чүний 2:30 болж байна. Тэгээд Европын цаг бол ингээд угаасаа байн харагдчихэдэг болохоор энэ хоёрыг бас ингээд гаргачихаар айгу амар идэг. Монголд одоо хэд болж байгаа юм болоо гэж тоолоод эсвэл нөгөө цагийн зураг мөрөнөөс болоо буруу тооцоолохгүй амар идэг. Одоо Лос Анжелес гэхэд бас айгу хол цагийн зуруутай байдаг болохоор ингээд өглөө орой хэд болж байгаа нь харахад их зүгээр байдаг. За энэ цаг тиймэрхүү. За утасны хувьд бол нэг иймэрхүү байна. Одоо би та хэдэд YouTube тэгээд бас юуны талаар за YouTube байна уу бас доороос хайж гаргана. Энд YouTube бас Facebook-ийн талаар. За Facebook дээр ингэдэг. Ерөнхийдөө би ингээл айгүй олон хүмүүсийг найзаар авчдаг. Ингээл бүгдийн сайн 80 дүүн байсан. Авсараа одоо 65 болцсон байна. Тэгээ ингээл эмэгтэй хүмүүсийг бол ингээ төрүүлээд авчдаг. За эрэгтэй хүмүүсийг бас бөөгнүүлж агаад ингээл бөөнөр нь авчдаг. Тэгээд миний зорилго бол нөгөө 5,000 найзтай болохыг хүсэж байгаа болохоор ингээд хамаагүй таних мэдгүй бүх хүмүүсийг авдаг. Хамгийн гол нь авсан хүмүүсийнхаа бүгднгийнх нь мэдээллүүдийг ингээд аваад ах шаардлагагүй. Тэгээд одоо сайн танихгүй хүмүүсээ бол ингээд харж агаад тэгээд ингээд юу хийчдэг. Ингэж хөнлөгөө ороод найз гэдэг лөө н ороод тэгээд энэ хамгийн дээдлийн одоо энэ дээрээ ингээд энэ лугаа дараад ингээл онфолно хийчин. Тэгэх юм бол энэ хүний мэдээлэл надад орж ирэхгүй.
Тэгээд би миний мэдээлэл бол тэр хүнд очно гэд ийм юутайгаа. Тэгээд бас энэ хүмүүсийнхаа юуг одоо янз янзын мэдээллүүдийг хармаар байх юм бол ингээл X-л чинь дахин тийм өөр янз янзын мэдээллүүд орж ирээд авахгүй амар болчихно. Тэгээд танихгүй хүмүүсээ бол ингэчдэг болохоор ямар ч хүмүүсийг авсан асуудалгүй янз янзын одоо нөгөө нэг сонин юм шеэрлдэг мөнгө хэрүүл янз янзын сөрөг юм шеэрлдэг хүмүүсийг бол би бүгдийг unfollow хийчдэг саяных шиг. Тэгээд гой юм шеэрлдэг гой эерэг хүмүүсийг бол гой дагаад мэдээллүүдийг хараад хуваалцаад явж байгаа бол бас гоё яадаг. За өөр чин Facebook дээр тэгээд нөгөө би одоо ингээ хүн болгоныг авдаг болохоор зарим нөгөө танихгүй эрэгтэй хүмүүс айгүйх нөгөө өөрийн л авчлаа, өөртөө найз олчлаа гэл хөрхөө баярлал айгүй танилцгаж мэлцгаа сайн уу мэн үү гэл айгүйх бичдэг байхгүй сайн уу танилцъя бичиж болох уу гэл. Тэгэхээр тэр хүмүүс уучлаарай би зөвхөн таныг найзаар авдаггүй би бүх хүмүүсийг найзаар авдаг. Бүх хүмүүсийг зөвхөн ингээд олон найзтай болохын тулд л авдаг болохоос биш ингээд нөгөө нэг танилцж найз татна болох гэж авдаггүй шүү. Тэгээ бичгэж хариу бичдэггүй дуучлаарэ. Хариу тийм хаамаагүй эрэгтэй хүмүүст хариу бичээд ах тийм завтай хүн бишээ уучлаарэ гэж бас давхар хэлмээр байна. Тэгээ нөгөө хүмүүс айгүйх бичдэг. Тэгээ бид нар болгонд өрөөсө уншчаал хайчдаг. Хариу бичдэггүй. Тэгээ тиймэрхүү болохоор ойлгоорой гэж хэлмээр байна. За тэгээд энэ бичлээ одоо энэ бас миний танихгүй л хүн юм шиг байна. Ингээл найз майзыг хараад найзын дунд нь миний танихгүй хүн байх юм бол энэ бас нэг начиг олон найзтай болохыг хүсэлтэй хүн юм шиг байна. Тэгээд одоо саяных шиг харсан уу те. Одоо энэ найз гэдэг дээрээ дараад тэгэнгүүтээ энэ хамгийн ихэндээ штэ unfollow гэдэг unfollow гэл ингээл хийчихнэ. Тэгэхээр ингээд энэ үний ахаад мэдээл орж ирээд ахгүй би сайн танихгүй болохоор энэ заавал найз байгаад ах шаардлагагүй гэсэн хүмүүс байгаа. Тэгээд одоо орчин үед 21-р зуунд ерөөсөө юу болцсон? Юм болгон онлайнаар болцсон. Тэгээд бизнес янз янзын хийхэд ажил хүртэл ороход онлайн хэр Facebook-ийн найз нь хэрэг дагалдагчтай, Instagram дээр хэрэг дагалдагчтай, хэрэг онлайнаа одоо Facebook, Instagram-аа хөгжүүлж чадсан ашиглалтын тэр мөрийг харж ажил авдаг болсон гэсэн шүү. Тэгээд угаасаа 21-р зууны бизнес 21-р зуунд бизнес хийх гэж л байгаа бол иймэрхүү Telegram, Instagram, Facebook-ыг айгүй сайн хөгжүүлж чадаж олон хүнд нөлөөлж чаддаг хүмүүст айгүй их саналууд, боломжууд гарч ирдэг болсон үе. Тэгээд тийм болохоор би айгүй их Instagram, YouTube эдрээ бас нөгөө хөгжүүлэхийг хичээж байгаа. За тэгээд ингээд танихгүй хүмүүсийг та нар ч ихсэн янз янзын сөрөг мэдээлэл тавьдаг сөрөг хүмүүсийг бас аних шиг unfollow хоёо одоо нөгөө усаасаа болоод янз янзаар уншдаг баг. Тэгээд хийчиж болно шүү. За тэгээд цааш нь тэгээд бас нөгөө галерейг бас заримус гэж ерөөхдөө би бас ингээл галерейндаа бас зургуудаа ялгачдаг. Тэгээд чухал бичиг баримтуудаа нэг юмд хийчихнэ. Тэгэл мессенжер сормосны талаар бүх сормосныхаа хэрэгтэй юмнуудыг бас хийжсэн сормосуудаа тэгэл хэрэгтэй юмнуудыг бас хийждэг. Гэх мэтчлэн ингээд бас юугээ
галерейг бас ингээд зэгцтэй байлгахыг хичээдэг. Яа би ч бүр хар мянган зурагтай одоо зургаад жоохон хаяхын хаяад жоохон зэгцлэх хэрэгтэй л байгаа. За иймэрхүү бас нэг иймэрхүү. За тэгээ бас нэг иймэрхүү ингээл янз янзын хэрэггүй мэдээллүүд орж ирээд ах юм бол эдрийг бас нөгөө иймэрхүү мэдээлэл амааргүй байна гэдгээрээ за хэрэгтэй бол тэгэл энд одоо сэвэлчж олно саний юм саний постыг хэрэггүй бол энийг дараад энэ лөө ороод ахиж иймэрхүү мэдээллүүд одоо жишээ нь рекламууд янз янзын юмны реклам хэрэггүй юмнуудын реклам үзмэрг байгаа юмнуудын реклам нь орж ирээд авал одоо энийг дараад тэгэл за энэ эдийн айл нэг нь бичүүлнэ тумаа энийг нь дарчвал хитрхи их орж ирээд байна гэдэг юм тий. Ингээл явчихна. Алгуулгачихна. Тэгэхээр саяны юм ингээл ахиж орж ирэхгүй амар болчихно гэсэн үг байхгүй юу? Тиймэрхүү ингээд мэдэж аваад тэгээ фэйсбүүкээс цэвэрхэн зөвхөн хэрэгтэй мэдээллүүдээ авч авал зүгээр шүү. Тэгэхгүй бол хэрэггүй хаамаагүй янз янзын хэрэггүй рекламууд ингээ орж ирээд хаар амар ядаргаатай байгаа ч тий. Тэг би саяных шиг ингээд устгаад идэг байхгүй юу? За фэйсбүүкийн хувьд нэг иймэрхүү болчлоо. Одоо өөр за тэгээ дэлгэцүүдээ бол харуулсан штэ. Google календар байна. Жогоо удаа явахгүй бол бас. За энэ дугаасаа ингээл сургуулийн апнууд манай одоо Монгол ч гэсэн сургуулийн апууд байдаг байлгүй тий. Энэ сургуулийн ап дээр нь хөргөн сургуулийн бүх мэдээллүүд байдаг. Тэгээ хөргөн зургууд нь хүүхдүүдийн зургууд нь байдаг. Манай жишээ нь манай хоёр хүүхд ч нэг нь 5-ын үгүй 6-гийн Б, нэг нь 3-ын А байдаг байхгүй. Тэгэхээр ингээл зургууд мургууд нь байж идэг. Ингээ хөргмөөд тэгээд эцэг эхчүүд энэ миний охины ном уншчаад зураг нь штэ. Тэг ингээл бүх хүүхдүүдийнх нь зургууд бичдэг байхгүй. Хөргөн тэгээд бүх информац мэдээллүүд ойрд болох юм тэгээд болсон юмнуудын зураг мураг гарч ирдгээ. За хүүхдийн нэп жаах уу те. Сургуулийн ап жаах уу. За өөр гоё юм юу вэ? За энэ талаар энэ дээр ярьсан. За Zoom талаар ярьсан. Манай гэрийн камерын талаар ярьсан. Энэ айгуу гоё аппликейшн. Би ийм гоё аппараттай болсон. Тэгээ энэ аппаратын дээр ингээд бүх юм дэлгэрэнгүй гарч ирнэ. Би жишээ нь 50-400 г. Гэтэ өглөөд үздэг. Тэгээд энэ ногооноор гарч байгаанууд нь бүгдээрээ юм сайн байна гэсэн үг. Тэгээд юу улаан ягаан гарч байгаа нь муу байна гэсэн үг. Цэнхэр макрен гарч байгаа нь одоо жишээ нь булчингийн хэмжээ нь минийх стандарт байна. Булчингийн хурдны стандарт байна гэж байна. Өөхлөлт миний угаасаа дотроо өөх ихтэй байгаа. Дотроо өөх нь ингээд их байгаа. Маш өндөр гэж байгаа ч тийм. Миний минд одоо маш өндөр байхгүй юу? Тийм. Тэгээд биеийн усны хэмжээ нь бас стандарт байна. Гэх мэтчлэн айгүй хөөрхөн монголоор ингээд бие махбодод агуулгадах усан цус эсийн тунг алаг зэргийг агуулна. Ингээд айгүй хөөрхөн монголоор бүгдээр ингээ монголоор байгаа болохоор айгүй гоё яагаад тэгээд олон тооны булчингийн эдээс бүрддэг. Тэгээ булчин ясны булчин тэгэл ингээ булчингийн мас засан ингээд минийх дандаа стандарт байгаа байхгүй. Тэгээд насны болохоор ингээд яг нас маань би 37-тай тэгээд миний харагдагц нас болохоор ингээд харагдаж байгаа нас нь 32-тай гэж харагддаг гэж байна. Тэгээ иймэрхүү маягаа айгүй хөрхэн дэлгэрэнгүй ингээд ордог юм аппарат байгаа. Яг жин шиг тэгэл зогсоол ингээл бүх юм дэлгэрэнгүй гарч ирдэг. Манай Herbalife-ийн
Aprat Herbalife-ийн хүмүүс бүгдээ ихэнхэд нь байдаг. Тэгээ бүр хаа олон Монголоос бүр захиад сайн санаатай, сайн хүмүүсийн ачаар гоё ийм гоё аппараттай болж авсан. Маш их баяртай байгаа. Энэ аппарат бол үнэн тасархай. Тэгээд ингэж ийм гоё дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал Монгол даваа хүмүүс бол Herbalife-ийн хүмүүстэй холбогдоод ингээ гоё дэлгэрэнгүй мэдээлэлээ өгүүлж иж болж байна. Энэ бэлэг мэлэгтэй байгаа хүмүүс бол гоё надтай холбогдоод над дээр ирээд гоё юм дэлгэрэнгүй мэдээлэл авч болно шүү. За энэ айгу гоёгач тий. Тэгээд Messenger, Instagram. За Instagram дээр бас намайг дагдахгүй хүмүүс маань дагаарэ. Миний Instagram-ийн нэр нь болохоор мөнхийн доогуур зураас заяа цэг ээлтэй гэж байгаа шүү. За тэгээ Instagram дээр бол би айгүй юм юу байдаг шүү, задгаа байдаг. Тэгээд миний Instagram дээр бол зөвхөн бараг л миний л зураг байгаа. Тэгээд миний дээр үеэс ахгуулаад зөндөө олон янз янзын гой гой зураг байгаа. Тэгэхээр та нар минь бас миний Instagram-ыг мэддэггүй, дагдаггүй бол миний Instagram-д ороод дагаад найз болоод миний мэдээллүүдийг авч байгаарэ. Энэ бүр гой дээр мэр үеийн зургууд байна. Тэгээ Instagram дээр бүжгэлд мүжиглэл их айлгүй байдаг штэ. Тэгэл өстө зургаараа л байдаг. Instagram маань иймэрхүү гой гой зургууд байдаг. Тэгээ нөгөө та нар минь намайг нөгөө сормос хийдгийг мэдэн штэ тий. Тэгээ би нөгөө сормосныхаа зургуудыг бас Instagram-да оруулдаг. Тэгэл ерөөхдөө иймэрхүү зургууд Instagram-д байдаг шүү. Тэгэхээр та нар минь бас дагдаггүй хүмүүс маань миний Instagram-ыг дагаарэ. Instagram-тай найз болоорой гэж үсэ. Follow хийгээрэй. За Instagram иймэрхүү. За тэгээд өөрчн за энэ фитнес app байна. Нийгмийн даатгал төлдөг, Монголын нийгмийн даатгалыг төрөлдөг баримт байна. Тэгээ энэ шотын миний бас айгүй их видео эдитлдэг аппликейшн байна. Энэ тэгээд бусдын жахаа. За тэгээ энэ дээр бас нэг юм хэлвэл энэ нэг Google Photos энд ингээд бүр айгуу гоё нэг удаа ингээд Google Фотод ингээд зураг хийдэг болчвол одоо энэ жишээ нь ингээд миний 2004 оны 9 сарын 2004 оноос хойш ингээд миний зурагнууд ингээд байгаа. Зүгээр манай охины жоохны зураг, жоохны бичлэгүүд байгаа. Би өөрөхдөө нүгэл хүүхдүүдээ жоохон байхын л хөрхөн бичлэг, зураг мураг аягүй хийдэг байсан. Тэгээд аягүй их ноутбук, утас, таблет эдэр их солигдож, эвдэлжсэн болохоор юу яадаг. Ингээл хайран гоё зураг, видеонууд ингээд устдад алга болчдөг байсан. Тэгээд энэ Google Photos-ыг мэддэг болсноос хойш ийм гоё одоо энэ хараа Google Photos гэдэг энэ ч байгааз тэгээ энийг ингээд мэддэг болсноос хойш ингээд зургуудаа ингээд хадгалдаг болцсон. Айгүй гоё амар байгаа. Тэгээд энд ингээд хадгалахын тулд нөгөө нэг Gmail-ээ найдвартай Gmail-ээ пин кодтай айгүй сайн мэддэг. Тэгээд эндээ ингээд хадгалчихад айгүй амар бидэг байхгүй юу. Тэгээд дүүрчгээр нь ингээд бас мөнгө одоо би бас дүүрцэн л энэ мөнгө төлөөд бас ингээд хадгалж авал их зүгээр юм бэлээ. Тэгэл манай хоёрын жоохны зураг 14 оноос хойш ингээд бүх зураг бичлэг эдэр бас байгаа. Ерөнхийдөө ихэнх нь байгаа. Тэгэхээр бас айгүй хөөрхөн байгааз. Тэгээ энийг бас мэддэггүй хүмүүс маань энийг бас мэдэж аваад тэгээ гоё хэрэгтэй зураг эдрээ бас ингээ хадгалж аваарэ. Тэгээд ямар ч нөгөө юм уу яасан ямар ч шинэ утас муц авсан байсан. Тэгээд тэр утас муцнууд дээрээ энэ Gmail-ээ нээгэл
пинготтэй нэгтгэхэд л ингээл бүх энэ хадгалагдсан зургууд мургууд ч бүгдээрээ гарч ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр айгүй хөөрхөн магацтай ямар ч утас таблет эдрээ алга болгосон хайсан эвдсэн тохиолдолд Gmail чинь л байхад ингээд бүх зураг мураг чинь буцаад гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр айгүй хөөрхөн боломж. Энийг бас мэддэггүй хүмүүс нь мэдэж аваад зургуудаа хадгалдаг болоорой зураг бичлэгүүдээ. За өөр гоё хэлж ярьчмаар хэрэгтэй аппликейшнууд юу байна? За Google Studio. За юу яа? Google руу ороод Google дээр бас нөгөө мэддэггүй хүмүүстүүд нь бас юмнууд хэлж өгье. За энэ дээр Google дээр одоо жишээ нь ингээд миний дагдаг хүмүүс ийм хүмүүс байгаа. Энэ сэтгэл зүйч подкастыг бүр сүүлийн үед бүр аюу гой сонсдог болсон. Энэ бүр аюу гой юм байт юм бэлээ. Тэгээ энэ Окоди бас их гоё, Оргил супер, тэгээд энэ Идрват гоё, Бүри гоё. Тэгээ зарим хүмүүс энэ ол нөгөө надад энэ Золбоо ТV-г болохоор хөөрхөн 92 айгу хөөрхөн болохоор заримдаа нөгөө ажилгүй үедээ үзэхэд гоё эдийн. Ажилтаа үедээ бол би нөгөө нэг бичлэгүүд ол үзэх боломжгүй. Тэгээ зүгээр нөгөө юм гоё подкаст, энэ номын энэ Бүрийг, Оргил, Окоди, сэтгэл зүйч подкаст эдрийг сонсдог. Тэгээд энэ ажилгүй үедээ өглөө энэ хичээллээ ийм манай энэ бэлэг мэлэгтэй Нидерландд байдаг хүмүүст бол энэ бас хичээлийг үзвэл айгүй хөрхөн амархан заацсан айгүй хөрхөн цөөхөн минуттай гоё Нидерланд хэлний хичээл байдаг. Тэгээд бас мэддэггүй хүмүүс нь маань Herbalife Mongolia гэдэг энд бас айгүй гоё юмнууд тавигддаг. Одоо жишээ нь Чинзо багш гэдэг айгүй мундаг одоо коуч хүн байдаг шүү дээ, тий? Гоё хувийн хөгжлийн талаар гоё юм ярьдаг. Энэ хүний хинтээ ингээд яасан гоё юунууд ордог. Бичлэгүүд ордог. Тэгээ энэ галерей, гоо сайхны галерей гэдэг нэвтрүүлэг бас үнэхээр хөөрхөн нэвтрүүлэг. Тэгээ бизнес боломж зураг нэвтрүүлэг гэдэг энэ юу айгуу гоё бас эдэр их хөөрхөн. Тэгэхээр энэ бас мэддэггүй хүмүүс нь Herbalife Mongolia-г бас дагаарай. Хөрхөн юмнууд зөндөө ордог шүү гэж хэлье. За тэгээд ямар ч одоо жишээ нь сэтгэл зүйч подкаст гэхэд одоо ингэж нэг ороод бачаарай. Одоо энэ сэтгэл зүйч подкаст гэдэг энэ юу наац одоо би нэг ингээд дахгүй гээд ингэчээд одоо ямар ч үзэж байгаа юмнууд чи ингээд юу гарч ирэн заяа. Би энэ дээр гэж. Одоо ийм юу байдаг заяа. Тэгэхээр сэтгэл зүйч подкастыг би ингээд энэний мэдээллийг дандаа авч яхахыг хүсэж байна. Дандаа ингээд шинэ мэдээллүүдийг цаг тухайд авч ямаар байна гэх юм бол энэ subscribe товчийг дараад энэ улаан товчийг одоо зарим юугүй хүнд мэдгүй хүмүүст юу агаад бүр ингээд улаан товч гэд заагаад өгчээ заяа. Тэгээд энийг ингээд одоо тань нарын үзэж байгаа гоё юмнууд чинь бүгдээрээ ийм байдаг. Ийм доороо энэ одоо сэтгэл зүйч подкаст гэдэг энэ дуртай подкаст байгаа. Би энийхээ мэдээллийг үргэлж дандаа авч जैन хэрэгтэй гэж бодож байгаа л та энэ довчлуур дээр дараад улаан дээр дараад тэгээ ийм цэнхэр болно заяа. За үгүй ийм сарл болчихж байна. Тэгээд хойноогоо хонхыг дараад тэгээ дээдлийнх нь энэ ийм хонхыг дарчвал энийг дарчвал ингээд та энэ сэтгэл зүйч подкастын тавьсан болгон юмыг та үзэх боломжтой. Цаг тухайд нь мэдээл болгоныг цаг тухайд нь одоо хонх нь штэ. Энэ хонх штэ.
Энэ хонх дээр ингээд хөрхөн гараад ирдэг байхгүй юу? Шинэ мэдээллүүд тавьсан үед нь. Тэгээ энэ хонх саяны нөгөө хонхыг дараадсэн шүү дээ. Тэгээ энэ хонхон дээр чи ингээд бүх гоё энэ хонхон дээр чи 1 2 3 гэл өдөрт нөгөө шинэ юм тавьсан хүмүүсийн чинь авахыг хүсэж байгаа, мэдээлэл авахыг хүсэж байгаа юмнуудыг чинь бүгднгийнх нь мэдээлэл ингээд гараад ирдэг байхгүй юу? Тэгэл та ингээл эндээсээ бүх шинэ юмнуудыг мэдээд сонсоод авах боломжтой. Энэ хонх руугаа дарж ороод тэгээд мэдээлэл авахыг шинэ одоо миний бичлэг шинэ тавигдах юм бол энд чинь ингээ энэ хонхон дээр чинь гараад ирдэг байхгүй юу? Тэгэхээр та тэгээд энэ миний дагдаг бүх хүмүүс тэгээд эдрийн мэдээллийг цаг тухайд нь аваад сонсоод явчихна гэсэн үг гээ. Та ч гэсэн миний бичлэгийг цаг тухайд нь үзье. Шинэ тавьсан даруйд нь үзье гэх юм бол ингээд үзэх боломжтой шүү. Тэгээд бас та нар маань бас ингээд хамаагүй янз юм үзчихснээс яг ингээд дуртай, сонирхдаг юмнуудыг ингээд дагчих юм бол ингээл дан таны сонирхдаг юмнууд л ингээд гарч ирнэ. Гоё аазтай, амар аазтай, хамаагүй хэрэггүй, үзмэргүй санагцсан юмнуудыг чинь мэдээллүүд гарч ирээд аваад ядаргаатай хэцүү байдаг үстэй тий. За тийм байна. Хоёрд за одоо энэ Ока дийл орё заяа. Тэгээд бас нэг гоё юм зааж өгөхөд одоо энэ Ока дийл орчлоо. Тэгэхээр энэ home videos гэдэг тий плейлист ийшээ ингээд дараад орчхоор ингээд ийм гоё лист гарч ирдэг байхгүй амар. Тэгээд энэний за жишээ нь одоо энэ кофедо бодлыг би одоо ингээд ажил дээрээ ингээд эхнийхээ ингээд уншуулад тавьчихсан. Тэгэхээр айгүй амар нөгөө би дахин ажил дээр бол дахин уцтайгаа зуралдаад байх боломжгүй шүү дээ. Тэгэхээр энийг нэг ингээд уншуулад тавьчихаар эдэр ингээд ээлжлээл автомат бүгдээрээ уншигтай явчихна. Ямар ч бичлэг байсан, том байсан, жижиг байсан хамаагүй энэ home videos энэ плейлист энэ лугаа ороход л ингээл бүх лист нь ингээ гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ингээл номны талаар зөвхөн нөгөө номнуудлын талаар ярьсан видеонууд нь энчээ байна. Аяллах нь энчээ байна. Одоо ингээд YouTube-ыг гоё хөтэлдэг хүмүүсийнх ийм гоё ингээд юмнууд нь ийм гоё зэгцтэй байдаг. Тэгэл энчээ подкастууд нь байна гих мэтлэн. Тэгээд энэ плейлист дээр нь ингээ хамгийн гол нь тавьчихаар гоё юм нь өөр ямар нэгэн бичлэгүүд уншигтай байхгүй зөвхөн энэ бичлэгүүд чинь ингээл дээрээс авахгүйлал дараалал бүгдээрээ уншигдаа явчихна. Зарим голоор нь яг ганц хоёр реклам явна. Гэхдээ ингээд дахин утсан дээр очиод дараагийн бичлэгийг хайгаал дараагийн бичлэгийг сонгоод тавиад ах шаардлагагүй. Тэгээд нэг ийм гоё юм байдаг шүү. Тэг мэдтгүү хүмүүсүүд нь мэдэж аваад бас ажил төрөл дээр ингээд сонсож яхад их зүгээр байдаг. Хайгаал одоо нөгөө окодигийн дараагийн ямар бичлэгийг үзэх вэ гэж мэгээд ах шаардлагагүй. Тийм миний хувьд ч гэсэн одоо яг ингээд одоо гоё дуунууд гэ миний сонсох дуртай дуунууд, дасгалууд, Нидерланд хэлний хичээл, ганцаараа хийсэн бичлэгүүд, Нидерланд хэлний хичээлүүд, хүүхдүүдтэйгээ хийсэн бичлэгүүд, тэгээ энэ гоё дуунууд гих мэтчлэн подкастууд дараа сонсох юмнуудаа ингээ хадгалцдаг. Тэгээ дараа завтай үедээ завгүй үед нэг гоё мой бичлэг гараад ирсэн үед ингээд алга болчих магадгүй дараа хайх гэж хэцүү гэх юм бол энэ бахлаатар гэдэг нөгөө дараа үзэх гэдэг дээрээ хадгалаад тэгээд юу ачна дараа үзэх боломжтой. Тэгээд хамгийн гол бас нэг юм маань хүмүүсээ тэгээ ингээд дагчин заяа таалагддаг хүмүүсээ ингээд дагчин үзчин хамгийн гол энэ хүмүүстэй ингээд дэмжлэг өгөх юм бол тэр хүмүүсийнхаа видеон дээр нь дандаа ингээд гоё лайк өгч нөгөө хүнээ урамшуулж нөгөө хүнээд бас урам хайрлж цаашаа хийх гоё юмд нь
урам өгч тэгээ хамгийн гол нь нөгөө дагах юм бол нөгөө YouTube-ээс бидэрт бас нөгөө тодорхой хэмжээний мөнгө орж ирнэ. Тэгээ тэр нь тиймнийхээ их мөнгө шилдээ. Тэгтээ хөрхөө амарчсан ийм олон бичлэгийг ерөнхийдөө бичлэг та хэрэгтэй санагдсан л бол хэрэгтэй гоё санагдсан л бол ерөөсөө лайкийг харамгүй дараад өгчөж сураарэ. Тэгээд нэг лайк дарахад бол тэр хүндээ ийм гоё урам хайрлж जैन тэр хүнийгээ илүү их юм хийхэд нь урамшуулж जैन гэх утгаараа дандаа дагаж сураарай. Одоо жишээ нь ингээд улаан байхад ингээд саарл болгоод тийм хонхын ингээд хамгийн дээдл дээр нь дараад ийм болгочихж байгаарэ. Эн чинь ингээд та тэр хүндээ бичлэг хийж яхад нь дэмжлэг болж шүү. Танд хэрэгтэй байж чадсан юм бол ингээд урамшуулчихж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд би бол ингээд миний дарсан юунуудын одоо би жишээ нь 550 видеонд лайк дарсан байна. Одоо үзсэн видеонуудын аль болох бүгдэн дээр нь ингээд лайк дарахыг хичээдэг. Тэгээ дараа нь ч гэсэн ингээд нөгөө юмнуудыг үзэж хахад үтсэн үзээгүйгээ ялгахад бас юм лайк дарцнууд нь би үзсэн юм байна. Лайк дараагүй нь одоо үзээгүй юм байна гэд ялгахад хүртэл айгу зүгээр идэг байхгүй юу? Тэгэхээр та нар минь ч гэсэн ингээд гоё YouTube-ийнхаа үздэг хүмүүсээ урамшуулад тогтмол лайк дарж сураарэ. Тэгээд манай юунд бас YouTube хуудасаас дагаад урамшуулад лайк дарж комент бичиж байгаарэ гэж хүсье. За. Тэгээд одоо ингээл нэг гоё сайхан таалагддаг гоё мэдээлэл авахыг хүссэн хүмүүсийнхаа миг дарчих юм бол одоо тэрний чин талаар л ингээ бичлэг тэдэрцээ чинь л бичлэгүүд орж ирээд байна. Энэ YouTube залууг би бас нөгөө нэг германлэр YouTube-ийн янз хэрэгтэй юм мэдээллийг энэ залуугаас бас авчдаг. Тийм нэх тэгээ энэ идрат би ч нөгөө санхүүдэл дээр айгу 0 хүн тэгээд идратыг сүлээд айгу сайн сонсож одоо гой бичлэгүүдийн тогтмол үздэг. За энэ бүрий байна, соло байна, энэ нөгөө сая Herbalife би байна. Энийг чи ингэдэг л энэ бас хөрхөн тий. За энэ оргил байна. Гих мэтлэн энэ миний тасгалын бас нэг хүүхэн байна. Гих мэтлэн дандаа юм хүмүүс би энийг бол дагаж байгаа дагаагүй хайрыг баталсан үгсг нь дагаагүй хүн байх шиг байна. За тэгээд ингээд дандаа дагсан хүмүүсүүдийн минь бичлэг гой юмнууд орж ирдэг гэсэн үг гээ. За та нар минь ч гэсэн ингээ YouTube тэгээд Facebook, Instagram мэдрээ ингээд жоохон ч гэсэн бас юм мэдэж авсан байх гэж найдаж байна. Тэгээд утасныхаа бас аппликейшнуудыг хэрэгтэй апнуудыг гоё татаж аваад хэрэгэлдэг байгаарэ гэж хүсье. За тэгээ амжилт хүсье. Тэгээ бүгдэнд нь ад жаргал сайхан бүхнийг хүсье. Утсуудаа сайн ашиглаарэ. Аппуудынхаа бас ашиг гаргаарэ. Тэгээ YouTube дээр Facebook дээр хэрэгтэй хэрэггүй хүмүүсийг дагахгүй байхыг хүсвэл бас тэгээд unfollow хийгээрэй. Тэ? За тэгээ та нартай хэрэг болсон бол та нар нь бас лайк дарж урамшуулаарэ. Тэгээ хэрэгтэй хүнд нь бас түгээгээрэй. Баярлалаа. Баяртай.